Энэний цаанаас хүртэл амьдрал ямар гоё тоо тарагдаж байна. Йоо шууд хоолой зангирч штэ. Айж. Өнөөдөр энэ шилээ хэдүүлээ хамтдаа хугалцгаах болно. Би бол хавирнаасаа ингээ мөгөөс авъя гэж сонгоцсон байгаа. За энд юу болж байна? Бүр амар дуу гарцгаад тэгээ. За бүгдээрэнд нь цоо шинэ оны минь да цоо шинэ влогны минь манайхаа тэгээд өмнө нь дандаа аяллаа влогууд орж исэн бол энэ удаа аяллаа биш гэхдээ гадны орноос нэг влог явах гэж байна. За тэгээд би бол яг одоо Солонгос улсад ирчихсэн байна. Тэгээд эмнэлгээр нилээх явна энэ удаа. Тэгээд өнөөдөр болохоор 1 сарын 12 өглөөний 9 цаг 53 минут болж байна. За өчигдөр Солонгост буусан. Тэгээд өнөөдөр болохоор шууд нүдний эмнэлэг орцгоно. За миний нүдний шилийг манай хүүхдүүд нэг иймэрхүү хугархай биш юм нэг далийн морь болгосон байна. Гэтэ би нэгэ зүсээр яадаг. Би гэтэ ер нь бол манайх намайг бол яг шил зүүд юм уу гэж бас боддог гэж магадгүй. Би яг тогтмол бол зүүддэггүй. Гэхдээ миний хараа анхны хүүхдэд төрүүлснээс хойш ерөнхийдөө бол хасах 0.5-аас эхлээд одоо 1.25-тай байдаг хасах. За тэгэнгүүт мэдээж байнга тогтмол шил зүүж чадахгүй болохоор ер нь бол юу байд юм бэлээ. Хараа байнгын муудаад байд юм бэлээ. За тэгээд өнөөдөр энэ шилээ хэдүүлээ хамтдаа хугалцгаах болно. Хэрэггүй энэ ингээд далисэн дээр нь бүр гүйцээж хугална. За тэгээд хорвоо ертөнцийг илүү өнгөлгөөр харах нэг алхмыг хийх гээд нүдний эмнэлэг орох гээд маш гоё догтлоод иж ин яг ингээд шил хайгаал байнга ингээд юм ингээд бүрсгэр харагдах амар хэцүү байдаг аахгүй юу. Угаасаа л би анх яаж хараа мууцсангаа мэдсэн гэхээр юу яжсэн. Тэмүүгийг төрүүлчээ за нэг арай хүрээгүйсэн юм а. Тэгээ кино театрт ороод кино үзсэн чи ингээд амар сонин тэр кино ичтэй биш харагдаад засахгүй юм нэг сонин бүрзгэр. Тэгээ би гарч ирэнгүүтээ нөө хараа мууцсан байгаагаа ойлгохгүй. Хаагээд тэгсэн киноны энэ юу юм уу ямар муу болцсон юм бэ нэгтрэл нь ч одоо кино театр үздэй арайчдаг гэсэн чинь миний хараа муудсан л байсан юм байлээ. Тэгэл мэдсэн. Тэгэл тэрнээс хойш дандаа шил зүүж кино үзэж тэг гэртээ ингээд шил зүүж нөө нэг доотлын хадамлыг уншдаг болсон. За тэгээд ерөнхий бол би бараг хараа муудснаас бараг 10 жилийн дараа орчим хараагаа тэглүүлэх гэж байгаа юм байна. Тэгээ хэдүүлээ бас та хэд манаас мэдээж шил зүүдэг. За тэгээд хараа муутай хараагаа тэглүүлэх сонирхолтой хүмүүс байх юм бол мэдээж энэ хүү влогтойгоо хамтдаа байгаарай. Тэгээ хагийн намайг айж гинөө гэж асуулаа. Эпирэрдэг те. Ерөнхий бол нэг айгаагүйсэн. Тэгсэн нэг манай Солонгос найзуудын бунхигээ та хэд мань мэдэн штэ би тэд аялжсэн. Тэр маань 10 жилийн өмнө хараагаа тэглүүлжсэн байлээ. Тэгэхэд айгу өвцөн гэж ярьсан. Ер нь жоохон өвцөн гэж. Гэхдээ одоо нэг 10 жилийн өмнө тэглүүлсэн одоо тэглүүлэх процесс хоёрын бас нөгөө нэг юу н өөр ээж магадгүй гэж би бодоод. За тэгээд хаагээд хандаж хариуг нь хэлэхэд би өстө үнэхээр амар айж байна. За Gangnam-ийн Grand Eye гээд нүдний эмнэлэгт ирсэн. Эхлээд ороод ямар ч байсан нэг 2-3 цаг баахан шинжилгээнүүд өгдөг. Шинжилгээнүүдээ өгчөөд тэгээд ерөнхийдөө ок болж ин гэвэл хагалгааны явц амар хурдан гэсэн нэг 5-аас 10 минут орчим л болдог гэсэн. Тэгээд өнөөдөртөө тэгээд айгүй хурдан хараан тогтчихдаг гэсэн. За орж байгаа л яриад үйж гадаа нь хамаагийн байрхан чашийн те. За тэгээд ямар эмнэлэг авал яг энэ Gangnam-да байрладаг Gangnam-ийн төв зам дагав юм уу? За тэгээд наадтай хамт хаагийн явж гин. Солонгос хүүтэн байх шүү те. Хүүтэн байх. Кашмирын хүмүүс. За тэгээ шин дүрээр Тэмүүлэн явж гин. Тэмүүлэн бас хараа тэглүүлнэ хөлтлөө гинэ харин тийм ээ. За орцгоо. Бид нар ер нь бол Солонгосын хүүтнийг басж айгу дулаахан байгаа гэж төсөөлж ирсэн чи нилээн хүүтэн байна. Урч нь бүр даарахыг л үзүүллээ. Амар хүүтэн байлаа. За хэдэн давхурт юм байна хараад. За бүр үнэхээр олон төрлийн аппарат нүдээ шалгуулсаар явна. Цилиндр юу ч гэнэ. Монголд ч хараагаа үзүүлэх гэж би чи нэг аппаратын дээр сугаал шилт харуулаа авчдээ шүү дээ. Тэгсэн чи энэ бол бүр үнэхээр нарийн юм байна. Бараг саяны хүртэл би 7 аппаратанд цучлаа шүү дээ. Тэгээд одоо дахиад ингээ орчоо. Тэгээд энэ шинжилгээнүүд нь юу нэг удт юм бэ? Манайхаа эхний 2 цагтаа бүр амар өвддөг гэж байна. Миний шинжилгээ дуустдаггүй. Уг нь шинжилгээ дуусчвал хагалгаа руу орчих гээд байгаа байхгүй юу? Улам айлгаад байдаг шүү. Уг нь айх шаардлага байхгүй л юм байна. Ер нь нэг тийм нэг
хүнд процесс аахгүй. Тэгээ менюдыг сая бараг ингээд 30 минут ингээд үзээд тэгээ бүр ингээд нийллээ улаалсан. Тэгээ бүр хиймэл нулимас тусаацсан. За тэгээд нэг хагалгаанд орчвол ийм уур гарсан шүл идэж болохгүй гэсэн аахгүй. Тэгсэн чинь ашгүй азар хагалгаанд орж амжилахгүйгээр өдрийн хоолны цаг таарчлаа. Тэгээд нэг хүсэжсэн био хийж ангуугаа захиалчаад идэхэд байж гинэ. Өмнө жилээс хийгдэж ихэлсэн шинэ хагалгаа гинэ. За AI төвшөнд одоо илүү хиймэл оюухан ашиглаж нэг илүү тийм дэвшилтэд бас лазер гарцсан юм байна. Тэрийг хэлгээ гэсэн чинь давтан дахиад шинжилгээ өгөх хэрэгтэй болсон. Тэгээд тэр шинжилгээгээ амарцсан өгчөөд үдээс хойш хагалгаанд орох чинь. За тэгээд нэр чи өчигдөр шөнө бид хэд бас жоохон найзтаа нилээ суусан тий. Тийм айгуу гоё яасан. Тэгээд бид хэд бараг нэг 4-5 цаг л унтсан баг. Тэгээд нэр босч ирээд битүүрийн бүтэн камермен хийгээд Энэ хоолны газар би олсон шүү. энэ хоолны газрыг бас олоод тэгээд энэ айгуу гоё хоолны газар байна уу? Ийм гоё шүү. Нилээ халуун ногот юм байна. Халуун ногот ээ нөө. Одоо ер нь хагалгаанд орох болохоор бид хэдийн хамгийн сүүлчийн халуун ногоотой шүл юм шүү. За. Окей, сайхан хооллоорой. За хоолоо идчихээ гараад ирсэн чинь манайхан гадаа юу вэ? Гоё юм тий. Бүр янз юм байна. За одоо тэгээд сэтгэл санаа цас хараад өөдрөг болчлоо. Одоо айхгүй. За тэгээ одоо ерөөсө хамгийн сүүлчийн хэсэг шууд хагалгаа. За манай хоёр бүр хороо ертөнцийг бүр цоо шин нүдээр харах нь дээ. Ямар байдаг бол итгэхгүй ах юм. 2-4 цагийн дараа хараан тогтчихноо зүрст янзын гой харна гэдэг. Нэг л итгэж ихгүй нэ би. Хөөе энэ Солонгост Вьетнам бол ямар их болцсон. Тэнд Porsche л шүү дээ бас. Тийм. Би тэгээд бүр өчигдөр амар даарсандаа өнөөдөр хамаг гэдэг зузаан хуцаа өмссөн. Бүр ийм нэг амар зузаан өмөд тэгээгүүтээ ингээд маалгаа бүх юм өмссөн. Ер нь бол сэрүүхэн. Айгу тийм жиндүү байна. Тэгээд цас орсон чи гоё дуулаарчлаа тээра. Тэгээ ер нь манай битэрийн хийж байгаа влог дандаа аялалтай, аз жаргалтай байсан бол энэ удаагийн влог айцтай одоо юу юм бэ те? Айцтай, эрс шийдэмгий. Тийм влог болно шүү. Гэтэ айгу хэрэгтэй влогууд байх баха. Нөө магадгүй яг энэ талаар судалж байгаа хүмүүст үнэхээр хэрэгтэй влог байх. За тэгээ би орой юм уу эсвэл маргааш өглөө та нарт бүр амар мэдээд дуулган заяа манайхан гоё бэлдээж байгаа. Маргааш хаагийн өдөр үү? Яа. Тэгээ би нүд биш. Таагаад байж байгаараа заяа. Оо гоё. Өдөлөө бүрөө ийш яхаа. За манайхан тэгээ subscribe бидрээ дарсан байгаа зү. Дарчаагүй арай үзээд суугаад байгаа юм шүү зү. За тэгээд бид хэд одоо гоё цаснаа. За 4 давхраасаа гараад 5 давхар руу гараад ирлээ. Тэгээд ерөнхий бол хагалгааны процесс ийш ингээ харагдчихэд юм байна. Тэгээд нэг маргааш өдөр нүрээ угааж болохгүй болохоор өнөөдөртөө ингээд сайхан угаачлаа. Тэгээд тос түрхээд ингээ бүх юм бэлэн байж идэг. Тэгээд бас ийм наалт наасан надад. За тэгээ хажуугаар нь би бас амар юм жоохон сандрал байгаа байхгүй жоохон нэг айдас гэх юм уу сандрал гэх юм уу догтлол гэх юм ойлгохгүй юм заяа. Тэгсэн чинь надаа юм тайвшруулах юм уу витамин уу юм өгсөн. За тэгээ амжилт гайг бах уу. За хагалгаанд орчоод гараад ирлээ. Тэгээд сая доктор бол нэг өмнөх хүн маань айсан болохоор өөрөө нэг эмчийнхээ өгөнцөө орчвол гайг хурдан тусаж магадгүй гэж одоо тэгээд айл болох орохыг хичээсэн. Жохон бие барьсан. Гэхдээ маш хурдан амжилттай дуслаа. Тэгээд ерөнхий процесс бол бас нэг яг яах вэ гайгүй. Ер нь бол ямар ч өвдөлт авахгүй зөвөр жохон тийм сандрал айдас төгшөөрөл байгаад байгаа байхгүй юу ч өвдөхгүй. Тэгээд гарч ирээд одоо ингээд харангуут бүх юм сайн харагч байна. Тийм амар саарламаар биш. Би нэг юу юуг л саарлтал ороод ирэх юм болоо гэдсэн л зөхгүй. Тэсэн чи зөв зүгээр ер нь аль нэг жоохон нэг манан татцсан юм шиг юм байд юм байна. Тэгээд нүд харагдаг болохоор ингээд 10 минут тутам хиймэл хөлмөс тусаа. Тэнгүүтээ ингээд эмнэлгээс өгсөн одоо юм хараа 2 дахиад тусаагуур байгаа. Тэнгүүтээ орой зүүж унтдаг юм шил бас өгсөн. Тэгээд бас миний цусаар миний цагаан эсийг авж агаад одоо ингээд дархлаа дэмжүүлэх юм тусаалга бас хийж өгсөн. Ингээд нийт надад 4 тусаалга байна. Би нэг химэл улимсаа одоо байнга тусаана. Энэ улимсуудаа болохоор энэ эмнүүдээ болохоор 5-аас орч тусаах юм байна. Тэгээд өнөөдөр намайг 10 хүртэл унтах гэж болохгүй гэсэн. 10 хүртэл тийм.
Тэгээ сайн нүдэ анивчих хэвээр гэсэн. Тэгэхээр нүдэнд ингээд ойдол тавьдаг юм байна л да. Тийм болохоор нүд өөрөөрөө идэгт юм байна. Миний хараа юу? Өнөөдөртөө 80% та хараад маргаашнаас 90% гэж шууд 100% руу явдаг гинэ. Өвдөлт нь эхлэх юм шиг. Би хүлээгээл яаж өвдөх юм бол гэж гайхаад. Эм чи ер нь нэг за өвдөлт 4 цаг орчим үргэлжлэн гэсэн. Би тэгтээ юу юм шиг байна бас нэг өвчин хөрхөн даагаас сурцсан юм шиг байна. За тэгээ сая яг хагалгаан дээр болохоор ингээд нэг яг ингээд торлог ингээд сөхдөг. Тэрнээс өмнө ингээд нүдийг ингээд тэлэгч хийгээд хаахгүй болгодог тэр тэлэгчийг эвгүй байсан. Одоо араас нь яг 30 секунд ингээд нүд нэгээр ингээд бүр хав харанхуй болт юм л юу ч харахгүй заяа. Тэр амир эвгүй юм агааргүй орчин тийм хав харанхуй болоод тэнгууд ингээд нэг юм нүдийг яг ингээд сороод аваад байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Тэр нь л хамгийн эвгүй байлаа та. Тэгээд бусд нь алгайгүй. Гэтэ сая нэг утсан дээр хийсэн бичлэгээ үзсэн чи айгаад тэнэхгүй юу. Амир эс юм байна. За тэг ямар ч сан бодож байсан маш том одоо хагалгаа гэхүү. Хагалгаагаа давчлаа. Тэгээд бас ямар гоё яана бүр сэтгэл санаа цаанаасаа дагаад их гоё болчихлоо. За энд юу болж байна? Бүр амар дуу гарцгаад тээ. Гайгүй юу? Одоо нөгөө нэг яг үгүй энэ нас өвдөлт гэхтэй амар хэцүү байгаа байхгүй юу? Нүд ингээд бүтэн нээж ингээд харж гүлэрч болохгүй гэсэн тэгээд ингээд өөрөө ирэхгүй анаад өөрөө ирэхгүй нэгдээд ингээд энэ угаасаа нөгөө нэг анж удаан байж болохгүй болохоор нээхээс өр арга байхгүй тэгээд өөрөө ирэхгүй анигдаад байгаа байхгүй юу? Тэгээд одоо хаалганд ороод 1 цаг болж байна. Тэгээд гэрэлт амир мэдрэг байд юм. Тод гэрлээс бүрхүүрч чадахгүй бүх гэрлээ амтраачлаа. Тэгээд яг энэ хэмнэлээр 3 цаг орчим үргэлжлэн гэсэн. Тэгээд яг жоохон үргэлжлэх гайгүй хаа. Тэгээд сая бас нөгөө 1 цагийн дараа тусаалгуудаа тусаасан. Бас амир өвдөж байна. Яг нөгөө түрүү нөгөө хагалгаа хэлэхэд ямар ч юу ч өвдөөгүй шүү дээ. Тэр яг юм аа л одоо амсаад багш. Би бол нэг хайж бас юм л угаасаа нэг альва ер нь юу ч юм өвдөлтгүй байна гэж аахгүй шүү дээ. Нэг бяцхан юм бол байх энэ бол би зур бодит л үнэн хүрэж байна. Гэтэ ийм ч хэлэхдээ унтаж болохгүй гэсэн. Энэ хоёрын зохин бүр амар хүнд өргөө тэг унтах гад байна. Энд бүр тийлдэж байна. Энд бүр болохоо яаж. Би тусаалаад чаддгүй маа тий. Амар хэцүү байна. Тийрч яачихлаа. Гэтэ бид амар зөв юм бас хийсэн юм байна. Одоо нөгөө ингээд 3 лазерыг хараагаа тэглүүлэе гэж уг нь бодчихсон аахгүй. Тэгсэн хаагийн би яах вэ 3 сард бол эд хоёрыг бас нөгөө харж марах байх гэсэн. Нэрэл хажууд харах хүн байхгүй бол амар хэцүү юм байна. Яг ингээд 3 зэрэг юм юм байна гэж юу гэсэн үү те. Тэгээд яаж азар өнөдөр 2 байгаа. Нэр өдөр амар гоё ах шиг байна те. Хараагаа тэглүүлснээс хойш нийт 5 цаг өнгөрсөн байна. Юм хөгжнөө гэж хэлмээр байна. Бүр үнэхээр 15 минутын хагалгаанд оруулаад шууд ингээд цоошин нүдтэй юм шиг болгож яг болдог байсан юм байна манайхаа. Бүр үнэхээр би одоо хүртэл итгэхгүй байна. Нүд ингээд бүр юм дурантай юм шиг бүх юмыг хараад бүх юмыг маш гоё тодор хараад одоо нүд хараа тэглэх мис засал шууд AI төвшөнд гингүүтээ илүү одоо ингээ компьютероор дахин шинжилгээ хийгээд за энэ хүний харааг ингэж тэглүүл илүү сайн харах юм байна илүү одоо энэ хүний хараа муудах эрсдэлгүй юм байна гэдэг ингээд бүх тохиргоог нь одоо компьютер хийгээд эмч хагалгаа хийдэг ийм хагалгааг ерөнхийдөө personal LASIK гэдэг байгаа юм байна. Би тэр хагалгаанд орсон. Яагаад бас Grand IML-ийг сонгосон бэ гэвэл одоо миний хэлсэн personal LASIK гэдэг хагалгаа байгаа шүү дээ. Тэрийг хийдэг Солонгос 5 эмнэлэг байт юм байна. За тэгээ 2025 оны төгсгөлөөс хийж эхлээд одоо л дөнгөж шин нэвтэрж байгаа тийм тэглэх үйлчилгээ байгаа байхгүй юу? Хамгийн сүүлийн үеих гэсэн үг. Тэгээ Монголоос жишээ нь заяо сар болгон 150-аас 200 хүн ирж хараагаас хар бүр тэглүүлдэг. Тэгэхээр бүр маш одоо Монголд ч гэсэн алдартай эмнэлэг юм лээ. Тэгээд сонгосон. Тэгээд хүмүүс бүр эрэхтэй ингээ гэр бүлээрээ ирээд бүр үйлчлүүлчихдээ юм лээ. За тэгэнгүүтээ эмнэлгийн зүгээс амар хөөрхөн бүх юм ингээ бас бэлдээд өгдөг нэг таалагдсан. Би одоо жишээ нь хараагаа тэглүүлчихэл аптекорол юм цуглуулах хэцүү шттэ. Тэгэд бас ийм хөөрхөн нүдний шил өгсөн. Энийг ихний шөнөө зүүж унтах хэвээр. Тэнгүүтээ юу яд юм бэ? Хүн чинь нөгөө нэг рефлексээрээ шүн нүдэ нухчт юм байна. Эсвэл нүдэ ингээд нөгөө нэг доошоо харж марж унтах чагаа ингээд зогчих магадлалтай болохоор нүдийг бол эхний сар ерөөсөө нухаж болохгүй. Нухалт ямар ч өгч болохгүй. Тийм болохоор ийм шил зүүд юм байна. Тэгээ энийг яг тааруулж зүгээрээ гэсэн хитрхи бариулж болохгүй. За нэг ингэж харагдаж байна хартаа. Йоо энэний цаанаас хүртэл амьдрал ямар гоё тод харагдаж байна. Ийм харагдаж байна. За тэгээд энийгээ зүгээд өнөөдөр сайхан амрах нэ. За цоошин нүдтэйгээр эргээ ирлээ. Миний хараа одоогоор 80% та харж байгаа гэсэн. Тэгсэн ч би баг шар шуур шиг харж байна тхүү. За микийг хаагиж хилжүүлээ. Цон. За тэгэд орой болсон байна. Би нэг өдөр влог дээр нэг орой нэг юм хэлнэ гэд хэлжсэн. Тэгэд хэлэх цаг нь болсон байна. Тэгэд
Яа шууд хоолой зангирч штэ. Айж нь би маргааш яг хамрын хагалгаанд орох гэж байгаа. Маш том зориг гаргаад бит хоёр сарын өмнө Солонгост ирэхдээ би Солонгос эмнэлэгт үзүүлсэн. Чи бол ер нь яаралтай хагалгаанд орох шаардлагатай байна гэж хэлсэнтэй би бас энэ зургийг тавьчих. Тэгэд маргааш орно. Тэг миний хагалгаас бас яг энгийн хагалгааг бодвол жоохон хүнд гисэн. Энгийн хагалгаа нэг ойролцоогоор цаг 30 минут 2 цаг болдог бол миний хагалгаа 3 цаг болно гэсэн. Тэг хамарны чихээсээ бүр 2-3 хоногийн дараа аавна гэсэн. Өчигдөр ч юм уу 7 хоногийн өмнө ч юм уу 10 хоногийн өмнө ерөөсөө айхгүйсэн. Тэг шууд маргааш эмнэлэг рүүгээ явна гэж маш их айж байна. Зөв хаагийн хагалгаа болохоор маргааш өдрийн 3 цагт тэгээд тэрнээсээ 8 цагийн өмнө хоол идээд 8 цагаас одоо ингээд 8 цаг дотор болохоор уусч уухгүй богчж ажиллахгүй ингээд шууд мацаг арих хэрэгтэй юм байлээ. Чи жоохон инээхэрээ ингээд хамарны үзүүрчээ ингээд жоохон ингээд доошоогоо унждığım байна. За тэгээд хоёрт нь болохоор мэдээж даслагч хамарчин мөрий байна. За гуравт нь тэгээд чиний энд нэг жоохон ясан жоохон ингээд овоогоод байдгийм байна гэх. Ерөнхийдөө 3 төрлийн хагалгаа чамд хийнэ гэсэн. Би яг багада 2 давхар шатнаас унжижсэн. Яг хамраараа ихцээрээ. Тий, ингээ сөхөдөө бүр ингээ онгоожсэн байхгүй. Тэгсэж л ерөнхийдөө тэрний үүдэлтэй ерөнхийдөө бүх зүйл ихэлсэн байна. Тэгээд би ингээд таагийг яг ингээ хамрыг нөр рентгенээр ингээ хард юм блээ штэ. Тэгэнгүүт ингээ шууд ингээ заяа зүүн тал нь хэлүүдэд ингээ яг ингээ бүр ямар ч агаар орох зайгүйгээр бүр байсан. Тэгэхээр чи ерөөсөө нөө нэг талын хамраараа л амьсгалдаг гэсэн үг байгаа байхгүй тий. Чиний энэ овоогоод байгаа нь ясыг болж байгаа өрн таславчийг тэгшлэн. Тэгээ хамрыг чи ерөнхийдөө унжаад байгаа гэсэн чинь жоох ингээд үзүүрийн жоохон ингээ өргөчий гэсэн. За тэгээд нэг асуудал байд юм бэлээ. Тэгээ ерөнхийдөө би бол хавирганаасаа ингээ мөгөөс авъя гэж сонгоцсон байгаа. Тэгэхээр ерөнхийдөө хавирганы нэг энэ явд нэг жижигхэн зүсэлт хийгдэн гэсэн. Яа би яг юу яриад байгаа юм бол ёо. Угаасаа л заавал хавирганаас авд юм бэлээ. Хавирганаас авахаар яагаад тэгж байгаа юм гэхээр нөө хавирганы мөгөөрс илүү бат бөх байдаг болохоор хавирганы мөгөөрсийг ашигладаг гэсэн. Гэтэ бас ингээд өөрийнхөө эвгүй харагдаг одоо тий сэдвэс ч юм уу бас хамар битүүрлээсээ сална гэж бодож үнэхээр бас зориг орж ийн. Гэтэл ингээд санаа алдчих гадаг. Өнөөдөр хэдэн ч одоо санаа алдаа ёо. Ер нь гэхдээ маш олон хүмүүс хамрын хагалгаанд ордог. Ялангуяа таславчны гэдэг тий. Гэхдээ чиний ингээд миний харж байгаа өнцгөөс чиний одоо хагалгаа болохоор нэг сумаар 2 туллаа байхгүй юу? Эрүүл мэндийн хувьд ч орох шаардлагатай. Тэгэнгүүтээ давхар хэлбэрээ бяцхан засуулж ин гэдэг чи өөрөө яг ингээд амар гоё бингол гэсэн үг л дээ. Тийм болохоор энийг бол баг айхаас илүү баярлаж хүлээж авал илүү гоё шүү дээ. Тий. Тэгээд манай эмч хэлсэн. Чамд ямар нэг ингэж одоо тий гоё хамартай залуучуудын зураг авил надад үзүүлж олно шүү гэд үсээ засуулахтаа өсчөндөө зураг харуулдаг шүү дээ. Ингээд сад өгшөө. Яг тэрэн шиг чи зураг авил эмчтэй үзүүлж олно. Тэгээ би бас ингээ харж агаад бас хоёулаа хамтдаа ажиллаж олно гэсэн. Тэгээ надад ямар ч үзүүлэх хамартай. No idea. Ямар тийм зураг алга. Ер нь тэгээд тэр битэрий сонгоцсон байгаа имлэг болохоор яг ийм хиймэл хамар барагтаа бол хийдэггүй юм билээ. Ингээд яг ажиглангууд одоо дандаа яг хувь хүнд нь тохирсон илүү натурал хамар хийдэг юм шиг санагдсан. Тэгэхээр айгу гоё болох гэж миний зүгээс амар гоё хүлээлттэй байгаа. Хагалгаанд санаа зовхгүй хамарныхын сүүлийн нөхцөлтэй санаа тавиад. Тэгээд мэдээж одоо зарагдсан бараг буцаахгүй маргааш гарын үсэг зурна. Би харамсахгүй гэгээд боолтоо авсаж ивгүй бол яана. Энэ бол дараагийн асуудал тий. Гэхдээ ер нь бол юу юм бэ лээ. Боолт авах мөч бол ер нь шууд цараан гэд гоё хамар гарч ирдгүү гэсэн. Тэр чинь нөө хавдар мавдар байгаа. Тэгэхээр нөө аажмаар хавдар буудаг болохоор тэрэнд бол бэлтгэлтэй байвал зүгээр ах те мэдээж. Яа битээр нэг ийм юу бэлэг авсан те хүнд хин давлаараа. Эмчтэй авсан бас монгол хүн байна да тий. Тэ монгол хүн чинь нөгөө нэг юу гар хос очтгоо хагалгаа илгэх эмчтэй ингээд нэг жоохон панаалдах гад юу л одоо хахуулах юм уу? Битээр ингэж ярилцсан байхгүй юу? Эмчтэй ер нь бэлгээ хагалгаанд орохынхаа өмнө хүү дараа нөхөө гэж нэлээ ярилцсан. Ер нь яа тий. Ер нь бол дараа нүгдэх байхгүй баярлаа гэд. Гэхдээ дими юм шиг санагдаад эхлээ өгчүүл яа тий. Та ингээд гоё ийгэд өгөөрэй гэд. Тий. Чи нөгөө гар үсээ зурсан байгаа шүү дээ. Эмчээ ингээд танд өгч. Тий. Та гоё хийгээд өгөөрэй гэд эхлээ бэлгээ өгөр болсон тий. За өглөөний мэнд өнөөдөр бол бид хэдий нэлээ их адал явдалтай өдөр. Хагалгааны өдөр. Хагийн хагалгааны өдөр. Тэгэд ийм хувц өмсөж ирээрэй гэсэн урдуураа шууд онгорхой. Би өглөө нэг иймэрхүү сэрлээ. Нөгөө нэг зүүж унтах шил өгсөн аахгүй юу?
Тэгээд тэр шилээ зүүж унтаад өглөөс эрэхтэй жоо айлаа яана нүд маань наалтцсан байх үедээ дэр гэж жоохон бодсон. Тэгсэн зүгээр тэгээд линз зүтсэн юм шиг бүр нэг сонирн байна. За тэгээд юу байна? Дахин нэг одоо яг юу гэх юмтэй би бас маргааш дахиад хамрын хаалганд орохгүй юу? Энэ бол бас гинти мэдээ гэхгүй. Тийм болохоор өнөөдөр би эмнэлэгтэрээ очиж юу яангаа үзүүлж хянуулангаа маргааш нөө хамрын хаалганд орж болно гэсэн эмчээсээ бичгээ авна. За тэгээд миний хамар бол нэг юуг гэмтэл далилт морилт байхгүй. Гэхдээ хамар ерөөсөө нүүрний хамгийн гол төв хэсэг байдаг. Миний хайгуу жижигхэн тийм богинохон хамар байна гэсэн. Тэгээд илүү тийм өндөр жоохон тийм арай өөр хамартай болох гэж байгаа. Тэгээд өнөөдөр хайраас ирчүүч авчаа маргааш орно. Яа тэгэл нэр хаяа бүр яг яна зүгээр үү гэд өөрөөсөө асуучих гэдэг штэ. Минийэр юм ууж болохгүй, богц ажиллаж болохгүй, ерөөсөө юу ч болохгүй мацаг барилт. За тэгээд орой битгэхэд Монголоос нэлээд олон тийм нэг шууд бэлэн идчихдэг шүлтэй устай хоолнор авчирсан гарч марч чадахгүй болов гэж бодоод тэгээд шууд орой ирээд шууд гомтой шүл юм уу будаатай шүл хийж идэт тэгээд шууд өнөөдөртөө амарцгаан. За тэгээд хамрын хаалганд орох гэж байгаа хамрын хаалгааг судалж байгаа найзууд их юм бол та хэд маань энэхүү бичлэгийг явуулаарай заяа маш их хэрэг болох болов уу гэж бодож байна. Бүр бүх процессыг харуулнаа. За тэгээд хамтдаа бүгдээ явцгаа. Одоо 11:30-аас цагтаа бид хэд гарах гад бэлтцгээж байна.